хуурмагт хуурдахгүй байгаа сурцсан хүнд одоо нөгөө юу гэдгийг насаараа ингэж хүнд шулуулж, мүлжүүлж, доромжлуулж тийм ингэж амьдрах шаардлагагүй болно. Энэ эрсдлээс өөрийгөө хамгаална. Тийм. Гэр бүлийн хүчирхийлэл худал хуурмагт тулгуурлалтай шүү дээ. Аюул инээдтэй нэр. Өнөөдөр чамаа зодчоод маргаашаас эхлэж чамаа амар хайрлна. Үүнээс хойш чимэнэстэй уучлаарай би одоо ингээ маргааш чамаа дахиад эзэж зодохгүй. Тэгэл за зодохгүй юм байхгүй дахиад маргааш нь зодно шүү дээ. Ингээд нэгэнт хөвсцэн зан үйл юм чи тэрийг хийн шүү дээ. Хууртад байгаа үстэй. Тэгсээр яваад тэр нь хохирогч үхэн шүү дээ. Ийм л юм болдог. Өнөөдөр таныг өстө би чамайг өстө 4 жил өстө амар гоо жаргана гэж 4 жилээр арай болог. Одоо гэхдээ би яг чамайг жаргах гэж. Яг адилхан шүү дээ. Энд чинь улс төрийн лойвор шүү дээ. Хулгай. Хулх. Тэн заллаа. Би чамд өстө ингээд үгүй. Тэгэхээр ингээд бид нар хамгийн энгийнээр нь эхлээд энэ өмнө нь яалаа. Тэгээд тэр ерөөсөө тэрийг хийгээгүй гэдэг тухай бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бол тэгж туршлагаар нэгдүгээр дараагийн ээлжинд бодит байдлаар яагаад ч энэ хүн ингэж чадахгүй штэ гэдэг тэр тооцоогоор сонголтоо хийж итгэлээ үзүүлж байгаа энэ тохиолдолд хүн хамаагүй сайхан амьдрал. Хүмүүс аягүй сайн нэг хөлтөлцөл дахиад одоо энэ буу удган адилхан штэ. Ерөөсөө одоо тийм буу удган эдний шилдтийн энэ өндөр хүчтэй ус байхгүй гоостэй. Манайх шиг ингээд баахан ирэм нөмөрчөл ингээд хингэрэг дэлдэд байгаа юм тийм дэлхийн өндөр хүчтэй ус байна уу? Байхгүй штэ. Тэгэхээр эднэр чи юу хийж ийн нөхөр наазах нь тиймд итгэх хэлсэн байхгүй. Тэг. Одоо тэр Европ тэгээд Европ бүхнүүдээс амар чанга манга те ястай нэр дээрлэгчл амьдардаг. Европ бүхэндээ суулж зовж юм уу шүү. Европ бүхэнд нэг гар өрсөн бол тэгээд тэр хүүхэн бол яах нь. Энэ өнөөдөр нөө зоцсон чинь маргааш судан зайл гэл гэрээсээ хөтж штэ. Өнөөдөр надад хотлоо ярьсан маргааш хотлоо ярьсан зайл гэл хөтж штэ. Хүүсийн хувьд бол тэр хоёр хүүс чинь угаасаа нэг нь нөгөө хүчтэй хүүс учраас яг ингээд тэгш харилцааг анхнаасаа бий болгож чадаагүй бол эмэгтэй данд дэрлэхүүлж амьдрын штэ. Тийм учраас нөгөө тийм боловсралтай улсын эмэгтэйчүүд чинь дээрлэхсэн хандлага гарангууд окей за энэ бол одоо ингээд намайг ингээд дээрлэхэд байх юм байна. Тэгэхээр ингээд бид энэ дээрлэхүүлэхгүй байгвал одоо би энэс бошоохон холдож салах хэрэгтэй юм байна гэж ингээд хэлж штэ. Бид нар ч юм соёлоо бас зөв үнэлэх хэрэгтэй. Соёлч угаасаа хөгжлөд байгаад ингээд хөгжиж штэ тий. Соёл бас хөгжиж штэ тий. Бид нар одоо 13 дугаар зууны хувийнхаа дуутай л амьдраагүй штэ тий. Тэгээ 13 дугаар зууны үеийн дуу та нар сонсвол энэ чинь дуу юм уу шүлэг юм уу амар гайхаа штэ. Тийм ээ. Тэгтэл ингээд дуу соёл хөгжөөд байгаа штэ. Тэгэхээр чин хүмүүсийн хоорондын харилцаач гэсэн хөгжих хэрэгтэй штэ. Тэгээ хөгжөө явахын хооронд тийм ээ бид угаасаа тийм уламжлалтай гэдэг. Тэг уучлаарай нөгөө уламжлал хизээ хаа. Одоо тэгээд тэр ингээд уламжлагдаа явах юм уу? Шинэ уламжлал бий болох хэрэгтэй юм уу? Тэг ялгаатай.